За тэгвэл 17 дугаар жарны элдв эрдэнэт хэмээх модон могоо жил хур тундас элбэг өв сургамлын гарт сайн байх төлөвтэй байна. Мөн идэр залууст ээлтэй, амгалантай, за хөгшөд ахмад наснууд эрүүл мэнд болон бусад зүйлдээ анхаарах хэрэгтэй гэсэн ерөнхий зурлаг гарсан байна. Тэгвэл сүсэгтэй олны хувьд шиний 15-ны дотор багтан за засал номоо хийлгэхээр төв гандан тэгшлэн хийдэг зорих нь ихссэн байна. Энэ телевизийн сурвалжлах ухаагийн мэдээллийг яг одоо гандан тэгшлэн хийдээс хүргэж байна. Тэгэхээр сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн монголчуудын хувьд модон могоо жилийнхээ засал номыг хийлгэхээр төв гандан тэгшлэн хийдэд бол одоо сүсэгтэн олон иргэд олон байна. Тэгэхээр иргэдийн хувьд байдаг нийтлэг ойлголт бол ширээний 15-ны өдөр багтааж засал номоо хийлгэх шаардлагатай хэмээн иргэд үздэг. Харин гандан тэгшлэн хийдийн зурхаач лам нарын зүгээс тухайн жилийнхээ засал номыг хийлгэхдээ заавал ширээний 15 өдөр багтааж хийлгэнэ гэсэн ёс байхгүй. Очир дараалал үүсгэх шаардлагагүйг хэлж байна. Энэ ном судар дээр бол заавал 15-ны дотор засал хийлгэх бус өдөр нь хэрэггүй гэсэн юм бол байдаг учраас өөрсдийн цаг зовын боломжоор гандан хийд хүрээ хийдэн газар ч засал номоо хийлгэж болно. Тэгэхээр зэрэг тэр 15-ны дотор хийлгэх ёстой гэж заавал хүрээ хийдэн газар очир дараалал үүсгэж нэг бол өөрсдийнхээ бас ажил юм алдаж ингэж явах шаардлагагүй. Тэгээ боломжтой газар очоод засал номоо хийлгэчихвэл хизээч болно гэж хэлмээр байна. Модон могоо жилийн хувьд их харш жил нь гахаа, баг харш жил нь бич болон бар жил тохиож байна. Эдгээр иргэдийн хувьд тусгаалan жилийн засал хийлгэх бөгөөд мөн 1993 оны дахиад жилтнүүд 33-ны жилийн засал хийлгэх шаардлагатай гэсэн төлөв гарчээ. Өөрийн жил орж байгаа 13 25, 37, 49, 61, 73, 85 ийм настай улсууд бол өөрийн жил орж байгаа учраас жилийн заслыг жил орсны засал хийх хэрэгтэй. Тэгээд мөн одоо 2 хар мянга голж байгаа учраас 2 хар мянгтай улсууд бол 2 хар мянгийнхаа заслыг хийх ёстой. Мөн дээрээс нь суудлын гүмэг гэдэг засал байдаг. Тэр нь бол одоо 9, 17, 25, 33, 41, 49 57, 65, 73, 81 гэсэн улсууд бол тэр гүмэг, суудлын гүмэг гэсэн засал хийх ёстой. Мөн дээрээс нь үхэр дахиад жилтэй улсуудын эвэл жил үхэр дахиад могоогоор эвэл учраас эвэл жилийн засал гэж ийм засал хийдэг. Логор гэдэг тэр заслыг хийх ёстой. Мөн окторгүй шороо хий ууланд суусан иргэд өнцгийн засал хийлгэх хэрэгтэй гэж лам нарын зүгээс зөвлөж байна. Бурхан шашинтны төв гандан тэгчлэн хийдийн хувьд ачаалал ихтэй олонний хөлд дарагдсан байгаа учраас иргэд сүсэгтэн олон ачаалал очир дарааллыг харгалзан үзэж хүрлцэн ирж үйлчлүүлэхийг анхаарууллаа.